X-Suite хамтлагийнхан за үзэгчдээ та бүхэнд орой минь дүргийн X-Suite хамтлагийнхан та бүхэндээ хамтдаа байлаа. Тэгээ өнөө орой X-Suite хамтлагийнхан бидэнтэй хамт байх болно. Тэгээ өшөө 2 3 гой дуунууд нүлдсэн байгаа. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдтой бүгдэнд их баярлалаа. За зочдтой танилцуулъя. За Монголын сноубордын холбооныхан хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхний хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За алгад ашилтаа би биэндээ л зориулаад байх юм шүү. За хадан давиралтын хүрэлцэн ирсэн байгаа бас орой минь дүргийн. За уулын спортын домог болсон хоёр ах маань тэнд сууж байна. Та хоёртоо орой минь дүргийн их баярлалаа. За мотоспортын хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэнд их баярлалаа. За рафтингийнхэн энэ бол нөгөө түргэн урсгалтай голоор ингээл нэг амьд үтсэн одоо завтай нэг хэсэг улсууд явж байгаа дүрсийг хардаг бах те. Тэгэхээр тэр клубийнхан бас хүрэлцэн ирсэн байгаа. Уулын бартаа дугууныхан хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол одоо сүүлийн үед миний сонирхож байгаа энэ нэг юм төрөл байгаа. Тэгээ бүгдөөрэнд их баярлалаа. Одоо ер нь нэр уйлрал нь бол өндөрлж чинь те. Ялчгүй. Гэхдээ яг нэг хүмүүсийн дунд тийм ойлголт өгдөг болохоос яг уулын спортынхантай адилхан шүү дээ. За. Одоо 10 оноос хойш бол бид нэр 4100 м-ээс дээш өндөртөө 8 уулнаас буулт хийчлээ. Тэгэхээр одоо ингээд өвөл болоод дуусангууд 100 боллоо гэх юм бол уулчтайгаа мөнгө цаас хаан байна гэж явчих юм шүү дээ. Тий. Одоо баруун аймагуд чинь одоо тоо томшгүй болно мөнгөц туулууд байна шүү дээ. Тэгэл тийшээ яваад ерөөсөө зунжангаа бид нэр өвөлж 100 жилийн 365 хоног цасан дээрх боломжтой байхгүй. За хөөргөө би бол Sky Resort оролт төсөөлөд байлаа л да. Тэгэхээр тэгвэл дөрөв үлрэл бол хамаарахгүй байна тийм үү? Тийм хамаарахгүй. Тэгээд дээрэс нь ингээл аялж явж байхдаа нэг элсэн дээр гулгах чинь дахиад усан дээр гулгах нь ер нь бол гулгах боломж маш өндөр шүү дээ. Одоо сноубордын холбоо ер нь хичнээн гишүүн ер нь 2008 оноос л байгуул. 2007 онд бол яг зүгээр сонирхчдын төвшөнд үйл ажиллагаа явуулдаг. 10 оноос хойш мэрэгчдийн тамирчтай бэлтгэгээд тэгээд ингээд олон улсын уралдаан тэмцээнд оролцуулаад бас нэг олимпийн онооны цуглуулах тэмцээнүүд яваад эхэлсэн байна. Энэ одоо хичнээн гишүүнтэй та манайх бол яг одоо сонирхож гулгаж байгаа юм бол 300 гаруй сноуборд сонирхогч гулгагч нар байдаг. Гишүүнчлэх юм бол 50-аад гишүүнтэй. Мэргэжлийн төвшөнд бол нэг 4 тамирчин бэлтгэж байгаа. Сноубордын мэргэжлийн тамирчин гэдэг юм одоо хин хаанаас яаж өгд юм бэ? Одоо жишээл манад яг мэргэжлийн тамирчин гэсэн тийм үнэлэх юм бол өгөхгүй л дээ. Мэдээж нэг олон улсын уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтаар нь тодорхойлно. Тэгээд дээрэс нь яг мэргэжлийн төвшөнд бэлтгэхэд бол яг экстрим спортын 7 төрлөөр бол зайлшгүй хичээлсэн байх шаардлагатай байдаг. Сноубордын мэргэжлийн тамирчин. За юу орох вэ? За мото ордгийн, уулын дугуй ордгийн, хадан давиралт ордгийн, тэгээд нэг усанд шумбулт, паркур буюу нэг гудамжны гимнастик те гүйдэг. Тэгээд энэ спорт гимнастик. Тийм 7 төрлөөр бол зайлшгүй хичээлдэг байх шаардлагатай байдаг. Одоо жишээлбэл хоёр бол ингэ хоёулаа долуулан гарна хичээлдэг үү? За яг миний хөвч одоо манай тамирчид одоо 3 тамирчин, 3 эрэгтэй тамирчин маань бол хадан давиралтаар хичээлж байгаа, сноубордоор хичээлж байгаа, скейтбордоор хичээлж байгаа, мотоцикл ундгийн тий хадан давиралт одоо өндөр уулах хэмтчлээ. Ямар ч гэсэн нэг 50% хуваар бол Монголд байж болох спортуудаар нь хичээлж байгаа. Усан дүсрэлт одоо тэр шумбулт бомболт бол манайханд ч хэцүү шүү дээ. Спорт гимнастикаас хичээлж байгаа.
төгсгөөчүүд хичээлж байгаа нь бүр илүү уян налрах их гоё санагддаг. Өөрөө яг сноубордоор хизээнээс хичээлж эхэлсэн юм байна. За одоо сноубордоор хичээлээд 2 жил болж байна. 2015 болон 16 оны улсын аварга. Хоёр дараалал авраг болсон биз дээ. Зүгээр хичээлж эхлээл. Эмэгтэй төрлүүд нь бол дөнгөж тамирт төөхөнтэй. Тэгээд дээрэс нь энэ А тэгтээ цөөхөндөө 3 хүн л байхгүй л үү гэж байна. Ер нь бол 30-аад эмэгтэй гулагч нар байдаг. Тэр хэд маань эмэгтэйчүүд бол яг 30-аад тамирчин хоорондоо өрсөлдөөл. Тэр дундаас одоо арай илүү гарч ирж байгаа манай залуу хоохон тийм. Энэ сноубордын хамгийн гоё нь одоо юунд юм бэ? Гоё нь гэвэл мэдээж кайф, экстрим спорт ч өөрөө кайфыг бус спортуудаас илүү их мэдрүүлдэг. Тэгээд сноуборд нь болохоор кайфыг илүү хөгдөг юм шиг санагдсан. Хэр олон бэртсэн бэ? Олоод анх сурж байхдаа гараа угалчихсан. Хөөх. Сая тэмцээнээр бас бэртсэн. Хугараагүй юм байна те. Жохон бэртсэн. Зөөлөд юм бэртэл. А тэгтээ одоо жишээл ингээ хугарцсны дараа бол дахиад нэг гулахад бас нэг жохон айц центр байх уу? Надад бол байгаагүй. Байгаагүй юу? Бүр анханасаа бүр сурмаар санагдаад тэгээд гараа хугалцсан байжгаад гипс авч хайж хагаад гулгажсэн. Хөөх. За. Тэр 2013 онд анх удаага бүх Японы одоо сноуборд кроссын аврах шалралт тэмцээн. Тэгээд Олимпийн оноо цуглуулах тэмцээн гэсэн юм 2 тэмцээнд явж ирсэн. Анхныхын тэмцээн. Тэгэхэд бол харанхуул очиж байгаа юм чи Монголд угаасан ямар ч нэг 50 өдөр одоо школ бид нар ч нэг сургалтын юм байхгүй шүү дээ. Тэгээ очиод яг уралдаанд ороод уралдаж байхад бол эхний нэг зам үзэх гараа гэдэг шүү дээ. Тэр нэг л манай хүмүүс уралдаал одоо тийм сууж байгаа 2 залуу явсан байхгүй. Тэгэл том байшин шиг том гэрүүд анх удаа харж байгаа юм чинь тийм зөвлөлтийн засцсан. Шидүүлээл, усрайл, унаалган. Тэгэл нөгөөдөр чинь энэ нэстэ бүтггүй нөхдүүд ирчихэж байна. Монголоос зэрлэгүүд ирсэн байна гээл. Бид чинь тэнд нэг жоох ичиж мичээл. Тэгэл боордууд нь ч гэсэн нэг амар хуучиж мөт бид нар чинь бас шууд тухайд нөө тэмцээний боорд аваад явчих чадлагүйсэн. Тэгэл яг тэмцээний гараа болол маргаашны тэмцээний гараа болоход манай хүмүүс ингээл жигд уралдаад гисэн байхгүй. Тэгсэн тэр одоо Японы бүх Японы одоо сумогийн холбооны одоо тэргүүн гэдэгтэй адилхан сноубордын холбооныхын тэргүүн гэдэг бидний хувьд хаан гэж хүндэлдэг гэж хүн гэж байгаа байхгүй. Тэр өөрөө ингээд надад хурж чи та тасгалжуулагч нөгөөд би ч та тийм ээ би шидэм байж шиг. Гэсэн чинь танай энэ хүүхдүүд ямар мундаг сэтгэл зүйтэй юм бэ те. Тэгээд дээр нь энэ яг авж байгаа техникүүд дээр тэгээд орчиндөө дасан зогчиж байгаа нь маш хурдан байх юм ба яаж ингэднээс ингэ сургадаг юм бэ гэд. Би гайхаал баг за надад ч баг өөртөө л иймэрхүүтэй явах яриа зогчсон. Тэгээд 2 дахь жилээс одоо бид нэг очиход бол бүр айгу хөндлөж хүлээж аваал те. Манай монголчууд ирлээ гэх. Тэгээ одоо сая одоо Олимпиад Японоос шигшээ багт нь одоо Олимпийн шигшээ багт оролцдог Шинэ Момоно гэдэг одоо маш өндөр цаглын тамирчин байдаг. Тэгээ энэ жилийн тэмцээнд бол манай оргил сайхан яг ингээд сүүл финалд үлдчихэд яг нэг аврагтаа гарах болсон. Тэгээд л манай яана баг би аврагтаа таарчлаа шүү дээ. Үчи сайн хүнтэй дагаж уралж сайн уралдана. Тэгээ манай уралдаал гаад ирсэн яг хоцорчлаа юм л. Тэгээд барианд орж ирсний дараа дахиад 3-4 гараа байхгүй юм. Би энэ муу будааны хөвгтийг өрн бадцчмаа сагдаад байна. Тэгэж бодогдчихлоо одоо орж ирж гин гэж хэлжсэн. Тэгэхээр өөр нь бол Монгол хөвгтүүд авьяастай. Тэгээд дээрэс нь одоо том олон улсын тэмцээн дээр нь одоо Олимп ойрхон одоо ихнийхэн солонгос татах чинь дараачих нь хятад болох гэж байна. Биднэрт маш их боломж байна гэж харж байгаа. Өнгөрсөн жил бол бид нар яг тэрний өмнөх жил бол бид нар Монголынхаа хамгийн өндөр цэг хүүтний хариглаас бус алдаа таван богдъё. За гэх мэтчлэн ингээд 8 уулнаас буутсан байна. Тэр хүүтний хариглаас ихэр эхлээд бүр авирж гарах нь шүү дээ. Тий эхлээд уулчтайгаа хамт авирж гарна. Тэгээ буултаа ихтэй сноубордороо бууна гэсэн үг. Сноуборд үүрээ гарна. Тий үүрээ гарна. Ааха. Өнгөрсөн зууны хувьд бол дахиад алтаа таван богд руу явсан малчин хариглаас буусан. Гэхдээ зарим хүмүүс бас мэдж байгаа нэлээд том ослоосон тэр үеийн. Тэгээ бид нар цаашаа хүүтний хариглал руу гуулах одоо боломжгүй болоод буцчихсан. Энэ жилийн хувьд бол яг цам гаруй сутаа гэх мэтчлэг болоод тасна шин зам гаргах. Шин замаар буух гэсэн тиймэрхүү бас асуудлууд ажил төлөвлөлттэй байж байгаа. Жишээл яг гулгаалт дуусны дараа яг яа дээ? Зүгээр нэг гулгаж яахад эсвэл яг яа дээ? Нэг мэдрэмж төрт юм. Би нэг яг 4 ингээд мөрөөр 4 мөрөөр шүлэг шиг юм болох гэдэг шүү дээ. За баг шиг. За. Айгүй болон асуужсан байхгүй. Тэр ер нь юу мэдэрдэг үлээ тэгээ бодж үзсэн. Тэр нь бол яг сноуборд ингээ хөлгөлмөгц. Толгойд нь чөтгөрийн ивэр ургаад, нуруунд минь бурхтын далавч ургаад. Зүрхэнд хэнгэрэг дэлсэж судсаар гал урсдгаа гэж. Пүүх. Тэгээ навангийн хэлэхэр чи бөө юм хүмүүс боддог шүү. Тэр нэг юм нөгөө нэг шүүр унсан юу гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Сноубордоос нэг юм болох гэдэг шүү дээ. Сноуборд төлөвлөсөн л одоо тийм мэдрэмж авдаг гэсэн үг. За та бүхэнд их баярлалаа. За баярлалаа. Олон оргил дээр энэ жил гараараа да төлөвлөсөн л байгаа юм байна шүү дээ. Ер нь. 100 л явах уу? Тийм. Одоо энэ 100 гэж яваад гэлээ.
7 удаагийн авраг ийм хадан авиралтай ийм хоёр мундаг залуу сууж ин да. За намайг бол Ган Зүрэг гэдэг. Энэ спортоор одоо 2002 оноос хойш одоо 14 дэх жилдээ хичээлж байгаа. 7 удаагийн авраг гэдэг шүү дээ. Ганцхан. За. За намайг Инхбатар гэдэг. Энэ спортоор хичээллээ 4 жил болж байна. Хэдэн авраг вэ? 2012 оноос хойш хичээсэн. Тэр 12, 13, 14, 15 гэж авчих. Аа. Тэгэхээр чин хоёр чин Энэ юу юм бэ? Хад маань болохоор дотроо хоёр төрөл байгаа. Нэг нь болохоор байгалийн хадных, нэг нь болохоор заалны хадных гэсэн. зөв. Заалны хадных нь болохоор одоо энэ спорт заалуудад байдаг тийм. Нэг юм барьцнууд байна. Тийм. Тэр нь болохоор одоо заалны хад. Нөөд нь болохоор байгалийн хад. Байгалаараа байгаа хадан дээр очиж авирна гэсэн үг. Тэгээд тэр маань болохоор жилд 2 удаа болдгийг. Байгалийн хадных нэг, заалны хадных нэг гэж. Манай Инхбатар гэдэг тамирчин маань болохоор заалны хадны. Заалны хадны 4 удаагийн. 2 удаагийн. 2 удаагийн. Миний хувьд болохоор байгалийн хадных. Байгалийн хатан тэгээд 7 төрүүлчихв. Яа. Байгалийн хат чи бүр ивгүүдтэй. Яг барьцтайг бол яг ингээ би бол төсөөлөд байна. Ингээд ингээд бариад. Байгалийн гэрч бүр хэцүү барьц бол бас тэр нь болохоор юу байгаа юм л да. Дээшээгээ авирж явах тохиолдол ингээд хүн өөрөө тий. За эндээс барьж болох юм байна. Эсвэл ийшээгээ шилжээд энэ замаар нь явжлах юм байна гэх. Тэр үедээ сэтгэж бодож байгаа юм л да. Тэр айхгүй хурдан ажиллаж байгаа гэсэн үг л дээ. Эсвэл нэг газар руу одоо ингээд за ийшээ гар гэж заасан байхад яг заасан зүг рүү гараад их юм бол тэнд нь барьц байна байхгүй тий. Эсвэл тэн чинь удаад байх. Тэн чинь тэмцээ явж байгаа шүү дээ. энэ ширээн дээр байгаа зүйлүүдэд танилцуулна шүү дээ хөө. За зарим үзэгчид бол сайн мэдэхгүй л баг. За би бол энийг бол тайлбарлах гэж оролдъё гэсэн чинь энийг би мэдэхгүй юм байна. Үлдээлээ. Тэр энэ одоо жишээлбэл юунд хэрэгтэй? Наа чин шохоо одоо гар хөдлөргөөс хамгаалan тайлх. Шохоо. Энийг мэдээж бүсэндээ зүгэл байнгын зөвлөлттэй байна. байнгын зөвлөлттэй. За. Энэ ширээн дээр байгаа шүү дээ. Хоёр өөр төрлийн спорт байгаа. Ялах уу? За нэг нь болохоор мөсөн давиралтын. За. Нэг нь болохоор одоо хадан давиралтын. Одоо хадан давиралтын дээр одоо энэ наад барьж байгаа тий. Хурдны айс акс гэдэг байгаа. Энэ одоо тэнд байгаа болохоор энэ хоёр ч болохоор бас мөсөн давиралт. Монгол орчуулга байна уу? За Мөсний сүхэл гэх юм да одоо. Мөсний сүхэ. Сүх гэхээр жоохон эвгүүл юм тий. Тойрын үед бол яг энэ спортоор хичээлэхэд юу нөлөөлсөн юм бэ? за тэр үе чинь бас энэний талаар юу даа гэж ер нь хоорох нь штэ. Нэг яг хүүхч нэг одоо нэг авирах айгүй нэг сонирхолтой үед штэ. Одоо нас Би тэрийгээ сайн санахгүй байна. За. Ер нь одоо ямар ч хүүхдүүд ер нь ингээл нийт чишээгээ авирчих гал хоорондоо хөөцөлдөг байсан үе. Тэр яг хэдийн нас юм? Одоо нэг гараашн дээр гүйжсэн үг Аа үү? тэр чинь одоо тэгэл 13 нас гэсэн үг. Би саналаа яг тэрийг хэрэггээд. Тэгж яхад нэг сургууль дээр яг одоо энэ спортыг хөгжүүлсэн одоо манай ахмадууд. Ингээ сургуулиас ингээ хүүхдүүд шилж аваад. Тэгээд байгалийн хадан дээр аваач авируулжсэн. Зөв. Тэгж яхад би одоо Эрдэнтийн хариалтай. Тэгээд Эрдэнтийн баг тамирчид дунд ороод хамгийн бага насных нь хүүхдээр одоо бэлдүүлж байгаа одоо анх тэмцээнд орж исэн үе байна. Тэрнээс хойш тэгэл нэг удаа авирж үдсэн. Тэгэл тэндээс авсан одоо энэ экстрим спортыг авна кэп гэж айгуу гоё юм байна л да. Тийшээгээ одоо ингээл авираад буучаа тий. Тэгээ хайрчил унтах чаддгүй. Барьц зүүдлээд идэв шүү дээ. Тэгээд Бүр очиод бүр авирмаар санагдаа болдгоо. Тийшээ гарчаад тий. Ариултан гарчаад бариандаа өрчөө буцаа бууж байгаа мэт юм чи. Одоо энэ сноуборд гэхдээ ер нь бол их төстэй. за одоо жишээ нь сноуборд бол нэг 4 юм бай. 4-өөр ингээд шүлгэлээ хэлсэн шүү дээ. Бидний хувьд болохоор бас хүн хүний авж байгаа кэм арай ондоо байж магадгүй. Тэ. Миний хувьд болохоор одоо нэг хөвж байгаа юм шиг л мэдрэмж авдаг шүү дээ. Хатан дээр үү? Тэ ингээл агаар дээр ингээл дээшээ гараад ингээд хойш буухт ингээд Хад ийм биш ийм болсон юм шиг л. за тэр нь ч бас юу вэ? Ер нь ингээд тэрнээс хүн одоо өөрөө чинь жишээ нь авъя л да. Авирлаа тий. Нэг өндөр юм лөө. Тэгээ авираад дуустдаг тий. Буцаа буух гэдэг штэ. Тэр доор ёроол байдаг. Дараа тавьж чадахгүй юу? Тэр мэдрэмж байна л та. Тэнд тавиал тэгэл хойшоо уунна гэдэг чинь. За би наадах чинь бол яг тэр дээр гараад ингэж тавьж үзэх тэр мэдрэмжинд хараахан одоохондоо тийм хийгээг болохоор чиний авж байгаа нөгөө мэдрэмжээс тийм ондоо байгаа тийм л чиний 10 хэдэн жилийн өмнөх юу бол одоо бааз бол их бага байлаа тий. Одоо хаданд л авирдаг байсан. Одоо бол
заалан дотор ингээд авирах нэг юм сүүлийн хэдэн жилийн юм шанс нь болоод ирлэхээр энэ рүү одоо жишээлбэл залуучууд ер нь хэр хушуурж орд юм бэ? Тэгээд энэ спортыг сонирхож байгаа хүүсээ харьцан ер нь ямар байд юм бэлээ? Ихэнх нь ирчүүд ах уу, эсвэл бүсгүүчүүд бас мундаг бах уу? Манайханд эмэгтэйчүүд илүү даван болдог. Ирчүүдээсээ эмэгтэйчүүд. Яагаад тийм бэ? Ирчүүдээсээ эмэгтэйчүүд нэрэ төвчээртэй байна уу гэж бодчих. Тэр бол ёстой цаанаас нь бурхнаас өгч өгдөл шиг байна. Төвчээртэй нь бол. Тэр утгаар тэгээд бас нэг эмэгтэйчүүдээ уян хатан чанар илүү байгаа. Зарим одоо бид нар ч явж чадахгүй техник ч юм уу хүмүүсээс хуулдаг байхгүй. Эмэгтэйчүүдээсээ хуулна. Ягаад гэвэл эмэгтэйчүүд чи бид нар ч юм бярдаад байдаг байхгүй ирчүүд чи. Тэгэхээр ч болохгүй. Эмэгтэй хүн ч нь болохоор эвийн уулаа гараа явчихдаг учраас дээр нь уян. Уян хатан болохоор эмэгтэйчүүдээсээ бас авах юм байдаг. Бороо орсны дараа энэ техниктэй авирал дээр явах хамгийн хүнд байдаг. Яагаад гэвэл одоо эн чинь газ чинь хооронд одоо энэ карбины хамгаалт чинь хоорондоо нэг метрээ 50-аас нэг 3 м ч юм уу ингээд 2 м ч юм уу ингээд зайтай байдаг хгүй нэг хүн партанаас хамаарад тэгээд метр гарангийн дээр гарчаад нөгөөдгөө хийх чинь тий. Тэгээ гараа тавиад одоо энийгээ хийхэд амжих уу алдаж унах уу гэл тэр доошоо бас унах метр юм байна л да. Тэр мөрийн ингээд бодоо үзэхэд бас хамгийн одоо хүнд их юм бол одоо яг нойтон хадан дээр одоо техниктэй авилт их. Гэхдээ бол борооны дараа л байж таарах бах тийм үстэй. Тий, ер нь бол юуг бороотод авихгүй үстэй. Шиврээ бороонд бол авирна л да. Тэнцэн үеэр бол. Энэ спорт мань өөрөө яадаг вэ гэхээр хүний одоо хурууны булчингаас ахуулаад хөлний хурууны булчин хүртэл нь ингээд бүх нэг илүү жижиг булчингуудыг ажиллуулж чаддгаар нэг спортуудаас бас арай онцгой. Хамгийн нэг сүүлийн асуулт байна. Насны хязгаар гэж яах вэ? Насны хязгаар байх га 8 настайгаас 80 настай хүртэл ерөөдөө хөл дээрээ тогтож чаддаг хүн бол явна гэсэн ойлголттой миний хувьд бол. За над дээр бол 3 настай хүүхэд ирээд 3 настай. Охин нөхөө юу? Эмэгтэй. Охин. Хамгийн өндөр настай? За өндөр нь бол нэг 60 та хүн байгаа да. 60 настай хүн. Дөнгөж хичээлж эхэлж байгаа. Ер нь спортоор хичээлнэ гэдэг чинь болов. Янзын гоё шүү дээ. Та хоёрт их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Одоо аваргынхаа тоог улам нэмээрэй. За ингээ үзэгчтэй бүгдээ хамтдаа ирсэн тамирчдынхаа одоо энэ экстрим за энэ ам мөрсөн энэ гой гой акшингуудыг хүлээ авч үзцгээ. Тэгээ хэсэг хугацааны дараагаар эргээд студидаа уулзъя. Хоёрдугаар хад 3950 м. Одоо дээшээ 400 м. Монгол улсын хамгийн өндөр цэг дээр галаа. Алтай томгууд хүүтний оргил 4374 м оргил байна. Тэр харагдчихэ.
Монголын рафтингийн холбооны одоо тэргүүн спортын мастер Алтан гэрэл болоод хүний одоо баг тамирчид хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэндийг хүргэе. Энэ спорт юу манад хэр удаан хөгжиж байгаа спорт вэ? За усан замын аялал бол их маш эртний түүхтэй л дээ. За бүр ярих юм бол одоо бүр хүннөөс үннийг үеэс Чингис хаан 13 дугаар зуун гэл ярих л байх. Зүгээр ер нь бол орчин үеийн түүх гэхлээр 40-од оноос ихтэй юм байлээ. За тэгээд сүүлд нэг хэсэг завсарлаж агаад 70 он, 70, 80, 90 он гэд бас манай Ахмад аядагч нар одоо хүртэл одоо байна. За тэгээд бид нар одоо орчин үеийн залуучлагч нар гэж хэлж болох юм байна. Дотроо ер нь олон төрөл байх уу? Жишээл хоёулаа байгаа дээр ингээл багаараа 4 5 улаан энэ төр байгаад байдаг шүү дээ. Тэгээ усан замыг бол одоо ганцхан одоо жишээ нь одоо өөр спортуудаа бас яг адилхан тоосч болохгүй л дээ. Жишээ нь усны урсгалын хурдаар усны урсгалын боргоны зэрэгээр ингэж 6 зэрэг болгох юм байна. Дотроо тийм. За манай Монгол оронд бол одоо 6800 гаруй гол мөрөн байна. Тэрнээс 1050 одоо байнгын урсгалтай гол байдаг гэж үздэг. Тэгэхээр бол манай Монгол улсд бол одоо энэ спорт хөгжих бүрэн болцоо байд юм байна. За ялангуяа баруун тишээ бол одоо төргөн урсгалтай гол маш олон байна шүү дээ. баруун аймагуудаар тийм. Баруун аймагуудаар бол за манайх бол одоо бол рафт буюу хийлдэг зай голуулаа суудаг. За мөн каяк нэгээрээ суудаг. Гав ганцаараа. Тийм. Катамаран гэж одоо хоёр тустай ингэж байдаг тийм зай. Тэр бол одоо 4 юм уу 2 хүний зориулттай. За мөн кано ясаа байж. Кано бол одоо бас арай жоохон зүйл гих мэтлэнгээр иймэрхүү ангиллууд байд юм байна. Манайх ер нь одоо яг энэ спортын төрлөөр хичээлж байгаа хичнээн тамирчин байдаг ба. За манайх ер нь бол урьдчилан жил бид нар улсын аваршилт анх тугаар тэмцээн хийхэд бас санаа зовж байсан. Ер нь цөөхөн байдаг байхгүй. За тамирчид аль хэрэг идэвхтэй оролцох гэсэн чинь 16 маг оролцсон шүү. 16 маг гэдэг чинь одоо тэгэхэд бол 4 хүний заваар бид нар тэмцээн зохион байгуулсан. Тэгэхэд овоол олон байсан. Тэгэхээр бас баярж ил байгаа юм л да. Ер нь бол олон болох шинжтэй байгаа ер нь. Гэхдээ манад л одоо нэг ойрцоор нэг идэвхтэй явдаг 30 гаруй хүн байна. Нэг юм аймаг өрсөн гэл нэг юм айхтар ингээ голууд манад ер нь тийм голууд ер нь бол их шүү дээ. Байна. За бидний өөрсдийн явсан хамгийн одоо өндөр зэрэглэлийн борготой. Боргоны зэрэглэлийн 1-6 зэрэг болгодог байхгүй. 5 дугаар зэрэглэлийн борготой бол одоо бидний явсан бол ховд голын шижигчийн авцал дээр байна. За тэгээд боргоны өндөр бол зарим газар 2 м хүрдэг. Тийм маш их одоо зарим дээр суугаа явж байхад бол хоорондоо ярихд бол сонсогдохгүй тийм маш чимээтэй. Тэг ер нь бол маш амьд үүснэл одоо аял болдог л доо тэр. Та одоо өөрөө яг энэ спортоор хэр удаа ажиллаж байгаа? За би нэг 6 жил болж байгаа да. Тий. Би одоо яг таны одоо ингэ нас сүдэртэй харьцуулахаар одоо бараг 10 20 жил үдцсэн байх гэж би бодлоо. Гөө яалаа гэж. Тийм бол байхгүй. Сүүлөө сонирхол тэгэл одоо энэ. Хоёр тамирчин маань одоо жишээлбэл хэд хэдэн жил хичээлж байгаа. Эмэгтэй хүн хичээлэхэд юу ямар байд юм бэ? Би болохоор эхлээд яг завны спортод бол араагүй зөвхөн алхалтаар явна гэж уулын спортоор орчоо. Тэгээд завраа альтраад орцсон. За завруу яаж уулнаас яаж завруу альтарсан одоо ярина да. Манай энэ аялын клубын ахнар энэ олон улсын тэмцээнд ороод Монгол улсад зохиогдсон Хятад, Орос, тэгээ Казахстан, Монгол гээд Алтай улсыг дамжсан 4 улсын спорт аялал жуулчлалын тэмцээнд оролцоод алтан медаль авч ирсэн. Баяр хүргэе. 2013 онд. Тийм тэгээ тэр тэмцээнд бол явна гэж зорж гад явж чадаагүй. Тэрнээс хойш энэ спортоор хичээлж байгаа. Ер нь хэр хэцүү вэ? Одоо яг гав ганцаараа юм каякаар болгож үзсэн үү? Тэрнгээр бол үзээгүй зөвхөн рафтингээр хичээлдэг. Рафтинг бол ганц хүний спорт биш, багийн спорт. Багийн спорт. Тийм 4 хүний зав, 6 хүний зав гээд тэгээ бүгдээрээ зэрэг ажиллаж иж тэр бол амжилтанд хүрнэ. Дөрвөн бүсгүүл байх уу? Эсвэл одоо хүүс багт бол яад юм бол? Яг анх дугаар тэмцээн дээр болохоор манайх багт нэг эмэгтэй тамирчин байх хэрэгтэй гэж заасан. Бусд нь бол эрэгтэй байна. Тэгээ яванд бол дандаа эмэгтэй тамирчдаар баг бүрдүүлнэ гэж бодож байгаа. Одоо жишээл найз нөхдөөс уруу татж байгаа тийм хүмүүс байгаа. Уруу татагдсан хүмүүсүүд бас бий. Гэтэ энэ спорт чиглэлээр манайх илүү төлөв хөгжүүлж байгаа. Одоо үндэсний одоо шигшээ баг бүрдүүлж байна. 2017 онд Японд бол дэлхийн аварт орохоор одоо бид бэлдэж байгаа. Тэгээ эмэгтэй бол эрэгтэй баг бүрдүүлээд. За тэгээд энэ спортын гол онцлог нь ихлээр энэ бос экстрим спортыг бодох юм бол барьцгүй тулгуургүй спорт юм байна. Тийм биш үү? Завин дээрээ дөрүүлэн суугаад тэгэл за шинэ одоо ууланд авирлч гэдэг юм ямар нэг тулгуур цэг байна тийм хатуу цэгдээ тулж яадаг бол
бидэнд бол тийм тулгцыг бол байхгүй. За тэрнээс гадна усанд туугдаж явдаг учраас хүй байжээ гэж зогсож гэх юм байхгүй. Тийм учраас ерөөсөө бэрхшээл саадыг бол маш эртнээс харж тоочглсон. Тэрэндээ бол дүгнэлт хийсэн, маневр хийх одоо төлөвөө гаргацсан байх хэвээр. За багаараа явж байгаа тохиолдолд бол ерөөсөө яг нэг хүн шиг сэтгэх хэвээр. Хин нэгэндээ найдаж болохгүй байдаг. Ямар их том тийм зүйлийг давж гарч исэн бэ багаараа? Одоо яг таны хувьд. За бидний хувьд бол тэр анх тугаар одоо спорт олон улсын спорт аяллаа тэмцээн сая 13 онд ховд баяуулганд болсон юм байна. Тэн дээр бол одоо тэр шижигтийн авсал дээр бол одоо анхны олон улсын тэмцээн байлаа. Маш хэцүү сорилтууд таарсан. Өрсөлдөгч нарыг хүчтэй байсан. Казахстаны тамирчид, Оросын тамирчид бол хүчтэй байсан. Тэн дээр бол бид нар бас нэлээд өндөр амжилт гаргаж маш тэр амар боргийг бол даанхад давж үзэж ирсэн. За сая бол Шинжаанд болсон бас олон улсын тэмцээн дээр хар эртиш мөрөн дээр бас их айхтар борготой 5 дугаар зэрэглэлийн борготой бас газар бас олон улсын тэмцээнд оролцож ямар ч байсан эндэгдэлгүй. Тэнд унн байрны эндэгдэх асуудал байна л да. Ямар ч байсан байгаараа тэгээд гайвгүйс амжилт үзүүл ирсэн. Хэр удаа хичээлсэн бэ? Одоо хичээлж эхлээд 4 жил болж байгаа. 4 жил. Өөрөө юм ямар спортоор хичээлдэг байсан бэ? Би болохоор шилээд бүхрээ хичээлдэг байсан. Багаас шилээд бүхрээ явсан. Тэгээд анх завар явж үзэл ерэн сонирхож гисэн л дээ. Ямар гоё кайф, ямар гоё юм бэ эсвэл хутан дээр ерөөсөө завар гулгаж л байгаа юм л да. Тэгээд тэмцээн оролдонд ороод ирэхэд болохоор нөгөө нэг боргоо штэ тий. Одоо тэр 2 м тэр 1 м-ийн боргоо гэж байна. Энэгээр явахаар ч зүгээр лантуугаар цохиулж байгаа юм шиг бас зүгээр лав гэл орж идэх байхгүй. Хамгийн урд явж байгаа юм. Тэгээд айгу капл мэдэрдэг л дээ. Тэгээд энэ аялал хийхээр болохоор холоо илэг хийдэг. Хүний оч үзээгүй газар их гоё явдаг, гоё байгалыг хардаг. Бүтэн өдөржинч байна уу? Ерөөдөө 23 цагаар тасралтахгүй сэлгэрддэг. Тэгээд бас их хүч гаргадаг. Бас их хүчний спорт бас их ордог юм гэж боддог би. Тамир хүч шаардсан, хүчнгээ ажиллах шаардсан. Энэ баг гэр бүлийн найз нөхдийн нэг юм гоё спортын төрөл энэ рүү бас хушуурч ороход бол бас их гоё юм шиг надад гинтхэн санагдаад бодогдоо явчлаа. Харин тийм ер нь бол одоо хөгжилтэй оронд бол энэ голынхаа хэрэгүүдээр рафтинг кемпүүд их байдаг байхгүй. Тэгээд тэн дээр гэр бүлээр очиод за богино зайд, холын зайд за одоо хэдүүлж явсан болдог. Тэгээд юм ачичаад тэгээд төр амс хийгээд тий үдлээл хоноглоод ингээ явхад бол маш сайхан одоо байгалийн сайхан одоо байгаль мэдрэмжийг авч за дээрээс нь эрүүл мэнд маш тустай. За голын одоо мандал дээр 1 м орчим маш их ёонцсон гоё агаар байдаг одоо эрүүл мэнд тустай агаар байдаг. Тэргээр амьсгална. Дээрээс нь голын чимээ ямар байх вэ тийм ээ. За ингээд энэ бол маш их сайхан одоо амралт болдог ийм юм байгаа. Юм одоо спорт хийхээс илүү бас аялал гэдэг утгаараа. Баярлалаа. Энэ жил сайхан аялаараа. За ингээ үзэгчтэй хэсэг хугацааны дараагаар нэвтрүүлгээ мотоспортынхантайгаа ярилцаж үргэлжлүүлэх болно. За үзэгчтэй манай нэвтрүүлэг үргэлжлэн давханд хүрч байна. Түрүү хэлсэн мотоспортынхантайгаа уулзна гэж. Тэгэхээр олон улсын хэмжээний мастер Болдоатар Анар инх саруулнаар манай ярилцлагын ширээнд үргэлжлүүлсэн ирсэн байна. Орой минь дүргий. За орой минь дүргий. Ийм их юм өмсд юм уу? Тийм шүү дээ. Хөөх малгай өмсөд. Тэгээ дээрэс нь энэ бол хөлнийх үү те? Өвдөгний хамгаалалт. Шилбэний өвдөгний хамгаалалт. Нийлээ хичнээн хил юм болох юм бэ? Бас ер нь бол бүгд л хөнгөн чанарын одоо ер нь хамгийн сайн чанарын юмнууд л байгаа. Энд байгаа 20 орчим юмнууд. Ингээд үү? Тий. Хөөх. Хамгийн хөнгөн 16 тэгээд ер нь араалыг их бол нэг 25 хүртэл килограмм. Одоо энэ хүзүүний хамгаалалт нь өөрөө зүүцсэн байна л да. Бас ингээд тий. Энэ бол хувцсны дотор талаар уу? Карбон хамгаалалт. Энд цугларсан одоо спортын төрлүүдээс танах бол хамгийн их зардалтай нь бол сах гэдэг шүү дээ. За одоо моцикл гихт чинь л одоо тэгэл явж өгнө үст. Нэг жипний одоо яг автомат спорт бол хамгийн өндөр зардалтай спорт байна. Тий. Тэгээ одоо энэ спортыг анханасаа ундаг дуу унжигчээллээд уралдаж эхэлсэн. Тэгээд энэс цааш эндээ сонирхолтой болоод өдийг хүртэл одоо уралдаж байна. Ер нь одоо хичнээн жил уралдаж байна.
Би чинь бол одоо зүгээр 16 настайгаас хойш ажил уралдаж байгаа. Өдөг хүртэл уралдаж байгаа. Би бол мотоспортоор бол шинэ кол доо. Машинаар бол уралддаг. Автомашины тамирчин бичээд энэ онд уралддаг мотоспортод орсон. Кабинасаа гараад ирсэн биз дээ. Тий, хөгшөрсөн байна мотоспортод орсон. Өөрийн чинь Миний хувьд 6 жилийн өмнөөс ер нь багасаа сонирхолтой байсан. Яг хичээлж эхлэх болсон байна 6 жилийн өмнөөс. Тэгээ яг уралдаж албан ёсоор уралдаж эхэлсэн 4 жилийн өмнөөс. Одоо жишээлбэл өөрийн чинь өмссөн байгаа энэ хувцас шүү дээ. Энэ дээр эднийг дахиад өмсөх юм уу? Ер нь бол би дотор нь өмсөх хамгаалтуудаа өмсөг байгаа. Үзүүлэхийн тулд ингээ гаргаад тавьсан байгаа. Энэс олон дахиад байна тий. Өдөгний хамгаалт өмднийхөө дотор байна. Энэ цээж нурууны тохоо хамгаалт энийхээ дотор өмснө. Тэгээ дээр нь энэ күртэг өмснө, усны сав орно, каск шилээ зүүн. Ингээ бэлэн байна. Тий. Та манай студид ирсэн болохоор Dakar 2015 гэсэн ярихгүй байхын аргагүй байгаа юм л. Энд бол одоо жишээлбэл маш олон орны тамирчид оролцож байгаа. Манайхас Монголоос 7 хүн явсан. Долуулаа. Тий, машины ангилалт чинь 5 тамирчин явсан шүү дээ. Манай автомаструудын холбооны 5 тамирчин явсан. 2 машинтай. Тэгээд манай олон улсын хэмжээний министрэл хамаагийн баг бас барайд орсон. Финиш тий. Хамгийн анх бол ер нь бол 13 онд одоо ламаа гэд найзтайгаа битээр хоёулнаа. Ламад хоёр хоёулаа. Анх 13 онд орчихсон. Дараад нь 14 онд нь бас нэг Батбол гэд маа нэг найз байгаа. Бүсгэл ундаг. Тэрийгээ дагуулад 14 онд орсон. 15 онд анар гэд найзыгаа бас дагуулад. Одоо 16 он хэнийг дагуулж явах гэж байна? 16 онд дагуулж явчихлаа. Энэ жил орж байгаа болохгүй. Би Дакарт 13 оноос хойш 3 жил орлоо. Тэгээд энэ уралдаанд ороод энэ манай найз ч юм болохоор бас 3 жил моцигл унжсэн. Тэгээ бас уруудтад 14 онд 15 онд цуг аваа явжсэн. Тэгээ одоо хамгийн анхны барайнд орсон, финиш хийсэн, айгүй том амжилт үзүүлсэн. Тийм тамирч байгаа. Ер нь бол энэ спортод яг Монголын одоо автомашин моциглийн хувьд бол олимпик жил болохоор хамгийн том Dakar ралли хамгийн том тэмцээн байгаа. Энэ тэмцээнд болохоор 80-аад орны тамирчин ордог. Тэгээ ер нь бол нэг 6-700-аад машин техник оролцож байгаа. За би энэ улсуудын зөв санах нүггүй. Боливи, Аргентин, Чили, Перу. Дөрвөн улсаар. Тийм, дөрвөн улсаар ер нь лээжлээд оролцож байгаа. Тэгээ яг тэнд миний хувьд бол одоо яг Өмнөд Америкт 30,000 км замыг өөрийнх нь бас явж үзээгүй, ард түмнийх нь явж үзээгүй замаар ч оролдлоо. 30,000 км. Тий. Яг хөө нэг жилд нэг 10,000 км оролцдог, 14 хоног оролцдог тэмцээн л дээ. Яг нэг 3 жил орсон гэхээр нэг тийм зам туулсан байгаа Өмнөд Америкт бол. Тэгээд яг хөө дээшгээ мотоциклтэй 5,000 м өндөрөж давж үзлээ. Тэгээд үүлэн дээгүүр оролдож үзлээ. Дундуур нь явж үзлээ. Тэгээд доогуур нь явж үзлээ. Ер нь тэгээд хүнд бэрх зам юу вэ? Бүгдийг л тэр Өмнөд Америкт үзлээ. Тэгээд халуун 48-аас 50 градусын халуунд бас уралдлаа тий. Хамгийн бага хурд нь хэдтэй явд юм бэ? Одоо жишээл Дакарт уралдаж байгаа. Тэр бол яг бид бол араалгийн төрлийн явж байгаа байхгүй. Мотоспортын марафон төрөл холын зайд уралддаг. Тэгэхээр нөгөө үсэрч яриадаг төрлөөс онцлог нь юу гэлээ айгу хамгийн хурд өндөртэй явдаг. Дээдл нь бол одоо 180. Тэгээ энэ аваргууд нь 180-аар явна л да. Бидний хувьд бол нэг 160-аар 170-тай явдаг. Тэгэхээр өндөр хурдтай явдаг учраас. Тэгээ нөгөө нэг раллигийн төрөл бол бид нар замаа үзнэ гэж өөрөөсөө байхгүй. Өмнө нь харна үзнэ гэсэн байхгүй тэр чинь. Яг бараг нэг юм мап л үүд юм шүү. Тийм яг тэн дээр бол яг нэг төөрөхгүй явах юм бол яг юм анхааруулга гэж л байгаа юм. Тэн чи анхааруулга аюултай байж магадгүй метрээр заасан байгаа. За тэгээд тэрэн дээр чи одоо яг 150-60 таа гарч ирэхээр цаана ангал жалга байх юм бол тэгэл яг л нэг чадвараараа л тогтно. Тэрүүгээрээ нөгөө бусад төрлөөсөө ялгаатай илүү бас эрсдэлтэй экстрим байдаг. Одоо эн чинь бас хар халуунд уралдаад ах шиг байгаа шүү. Тэгээд энэ бааха хувцас өмсцэн. Хар халуунд одоо 48-аас 50 градусын халуунд ер нь бол дээдлэн тим градус үрж ирсэн. Тэгээд одоо тэр Өмнөд Америкт нэг говийн төөрөн гэж байдаг шүү дээ. Тэрүүн шиг нэг юм үнс шиг тийм саарл одоо нэг фиш гэж нэрлэлт юм да. Тим дундуур аюу их оролцдог. Тэгээд нэг өргөстэй тийм модон дундуур замаас гарах ямар ч боломж байхгүй. Тэгээд тэнд дунд ч бас нэг бараг жил болгон л бас нэг хүмүүс 1-2 хүн бол тэгээд тэнцээч бас яаж байгаа шүү дээ. Өнгөрч байгаа тийм. Бас хамгийн хэцүү уралтай.
Одоо би ингээд дотроо бодож ил да. Одоо жишээлбэл яг энэ үнэтэй энэ их зардал ордог юм спортоор Монголын баг тамирчид ингээд оролцож ийн гэхээр гадны тамирчид юу яаж хүлээж авдаг вэ? Нөгөө хамгийн хүнд тэмцээн гэдэг төрөлд марафон ангил гэдэг тэмцээнд одоо Tour de France-ийн дараа явдаг. Хамгийн хүнд хэцүү төсвөр шаардсан. Тэгээд зардал бол маш өндөртэй. Тэгээ зардлаас гадна нөгөө техник спорт бол Европод л дандаа Америкууд дэлхийд дээгүүр явдаг. Азиас ерөөсөө байдаггүй. Азиас бол яг Япон байгаа. Яг хөө тэн чи бол техник технологи хөгжиж гисэн боломжтой. Тайланд байдаг. Манай урд туршууд бол нэг амжилттай ордог. Хятадууд бол ерөөсөө байхгүй. Тэнд бүр байхгүй. Тий, тэнд техник нь хөгжсөн мөнгө нь байгаа ч гэсэн нөгөө хүмүүсийн хувьд төсвөр төвчээр нь хүрдэггүй. Сүүлийн жилүүдэд бол яг хөө солонгос орж ирж байгаа. Гэтэл энэ спорт ч одоо манайх бол 1990 оноос хойш одоо гантлаг эрдэнэлэг гэдэг тамирчид маань ингээд байнга өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэгэхээр энэ бол яг цэвэр нөгөө одоо жишээ нь Dakar Rally гэхэд чинь бид нар чинь нэг хувь хүнээс гарч байгаа зардал гэхэд 160 сая төгрөгийн зардал гарч ирж байна. Нэг хүний юу? Тий. Нэг л тэмцээнд яваал ирэх зардал. Тэрнээс нь нэмэгдээд байна нэг тарчих явж байгаа байхгүй. Ер нь бол механик байхгүй. Тэгээд 160 сая төгрөгөөрөө бид нар чинь очиод тэнч хамгийн одоо бид нар чинь муу багтаа явна. Тий. Тэгээд тэр өндөр хангамжтай багтаа чинь яг зэрэгцээд явахаар л яг Аз хүмүүс дотор бол ер нь бол Азуудыг бол энэ төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа гэдгийг харуулж байгаа юм л та. Тэгээ яг тэнцээч мэрэгжлийн тамирчид бол 5 наснаас эхсээд гисүүлээд байнга бэлтгэлтэй. Байнга цаанаасаа байр сав хангамжтай, эмчтэй, дасгалжуулагчтай. Бидний хувьд чинь бол 101 хэдхэн сар гарч байгаа юм. Тэгээ бэлтгэл хийх гэхээр бензин, тос зардал, дугуй гэл дугуй чинь дорой элэгдчихнэ. Тэгээ ажлын цаг заваараа явна. Тэгэхээр бол одоо ердөө нэг хэдхэн хоног бэлдэж байгаа л явж байгаа байхгүй. Уулынхаа доор бэлдээ болохоор 30-40 градус салаад байдаг. Тэгээд уул руу одоо андын нуруугаа давхаар нөгөөх нь 0 градус руу орчиж байгаа. Бараг хасах руу орох гэдэг байхгүй. Тэгээд л нөгөө нэг хувцсны одоо юу аахгүй. Одоо гадаадын тамирчид болохоор өөрсдөө нэг одоо сервисийн машин жишээ нь бүгд нэг хувцсыг аваа явж идэг. Тэгэл замдаа нэг дулаахан хувцас өмсөөл. Тэгэл ингээл солиал явж идэг. Биднес ч болохоор яг өөрснөр явж өөрснөө моциклаа янзлаад өөрснөө моциклд үйлчлэгээ хийгээд тэгэл өөрснөө майхан саваа бариад л ингээл явж байгаа. Тий. Тэрнээс яг амжилт үзүүлэх бол боломж бол маш өндөр байгаа л да манай Монгол тамирчид бол. Тэгээд хамгийн гол нь тэрэн дээр болохоор санхүүгийн тал дээр л тий. Жон хэцүү. Манай анарчин анх удаа ороод моцикл ундаг баг нэг сайн ундаг байж ороод тэгээ одоо Dakar-ын одоо баатар болцсон. Dakar-ын бүх одоо реклам сайтн дээр манай анарын бичлэг тий юмуд явж байгаа. 100000-ыг одоо жишээ баг ганцаараа түрүүний хэлжсэн аваргууд бол одоо ингээд мундаг сервис тэр артлын баг бол мундаг. Та бол одоо ганцаараа. За одоо ингээд явсан ингээд хоёулаа. Тэр ч бол хоёулаа дундаас манай их солбоо гэдэг найз. Хувьсаа зардлаа гараад 25 сая төгрөгөөр онгоцны билет буудлын зардал багажаа үүрээд тэгээ би тэрийн дунд ганцаараа явж. Тэгээд яг тэр болдоо төр ярьж байгаагийн хувьд бол яг миний хувьд бол нөгөө Dakar гэдэг өөрөө мөрөдөл би мотоспорт олимпичтэй тий. Тэгэхээр өөрөө машинаар уралддаг хүн. Dakar-д ч уралдах гэхээр доотл нь сая долларын зардал гардаг. Сая долларыг тий машиндаа уралдахад сая долларын зардлаар нэг хоног ч явж магадгүй 14 хоног ч явж магадгүй. Тэгэхээр одоо тийм өндөр зардал гаргаад явж ирснээс одоо 2 сонголт үлж байгаа. Баг багадсан биз дээ. Dakar-д очиж үзэхээр машинаар уралдахаар машинаар уралдахаар сая доллар, моциклоор уралдахаар 100,000 долларын зардал гарах юм байна. Тэгэнгүүт нь за ерөөсөө мөрөөдлөө биелүүлэхийн тулд моцикл унд сурыг гээд 3 жил. 3 одоо бол яг 4 5 жил болчихлоо. 2010 онд анх моцикл огт ундаггүй байжгаад машинаар уралддаг байжгаад энэ нөхөр уруу татаад моцикл унаад анх Монголд нэг Олимпийн 90 жилийн тэмцээнд ороход нь азар төрүүлсэн байхгүй. Тэгээд яг тэр үед төрүүлээг бол Dakar явахгүйсэн баг л та. Тэгэхэндээ хөөрөөд ямар ч техник чадваргүй гэж 3 жил гээд байгаа боловч яг ингээд унсан цагаа болох юм бол нэг 2 сарын хугацаатай л байхгүй. Тэгээ яг Dakar ч одоо 5-600 тамирчин зөвхөн моциклийн ангилд нөгөө өргөдөл өгнө. Тэгээ тэн дотроос чинь чадвараар нь шигшиж жагаад яг ингээ тэнцээч одоо моцикл ундаг хүн болгоныг оруулахгүй шүү дээ. Чинь манай болдоотрын фэн нэг Австрал залуу байгаа. 5 наснаас эхлээд моцикл унсан мэрэгжлийн тамирчин. Тэр нөхөр бол ерөөсө 3 жил тэр тэмцээнд орохын тулд Африк, Грек энтрээр тэгсэж явж хагаад
тэмцэж бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл хийж явж байгаа шүү. Тэгж жагаад очсон байгаа байхгүй юу. Тэгэхэд би энэ чинь 3 жил моцикл унсан нэртэй боловч хэдхэн сар моцикл унаад очсод адилхан тэнцээд орсон. Тэгэл та нараа монголчууд юу юм жоохон зэрлэгдэн хүмүүс юм шүү. Та энэ манай Болдоотер гэдэг байгаа. Танаа Болдоотер ер нь та нар Монголд ер нь өдөр шинэргүй элсэн дээр бэлтгэл хийдэг байхгүй. Болдоотерыг даах гэж оролцож чинь чадаагүй гэдэг. Үгүй ямар юм нөх 4 сарын өмнө бид хоёр хамгийн сүүлд моцикл унсан. Бэлтгэлч хийх боломж байхгүй шүү дээ. Та нар ер нь мэдрэл ботой солиотой хүмүүс л хоо юм ээ. Тэнцээ чин тэгээд бас юу яж байгаа. Энэ тэр олон улсын тамирчид дундаас Монгол нандаа одоо олимпиад төрүүлсэндээ цааны авраг тэгээд одоо энэ манай энэ бүх спортод шүү дээ. Бүх спортын тэр олимпийн хэд удаагийн авраг бүх тэр спортоор хичээлж байгаа тийм. Машинаар уралдаж чинь, мөсгөлөөр уралдаж чинь. Би тэрний авраал гэж явж байна. Дандаа тийм тамирчид орж. Энэ спортыг сонирхоод орж. Гараанаас хараад 14 хоног. Тэгээд 10,000 км. Ингээд барианд орсныг за зарим мундаг аврагууд бол уучлаарай барианда финишт орч чадаагүй. Тэг чи юутай холбож юу боддог вэ? Өндөр манай хоёр хөлөөрөө ингэж явсан. Тэр бол яг хөтэ. Би бол 14 хоногийн чинь ингээд туулахтаа бол туулсан цагаа бодох юм бол бараг 2 Дакар явцсан байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хонсон хоногоо бодох юм бол хагас Дакар явцсан. Би 6 хоног нь хээр онцсон байхгүй. Зогсолтгүй. Яваал өглөө нь барианда ороод шууд унтахгүй хоол идэхгүй шууд гараад 6 хоног тэгж явсан. Тэгээд тэрүүгээрээ бол Дакарийнхан бол сүултээ намайг одоо ерөөсөө шүүгчд гадаад дотоод тэнцэж бараг л нэг аваргаас нь илүү хүмүүс орж ирэхээр алга ташаал. Тэгээд тэр хугацаанд чинь 14 хоног уралдаж 10,000 км явах чинь ерөөс нэг ч 6 хоног нь бол унтахгүй явчих. 6 хоног дараалал биш үү? 3 хоногоор нь дараалал. Дунд нь 1 хоног унтж байгаа цаг нэг 30 минут унтчихна. Нэг хонсон шилтаан 4 өдрөө би их хүчтэй хангалтад хавиргаа углаад тэгээ энэ хүзүүний хамгаалт энэ карбон уг нь хугардггүй гэд манай найз юм билгсэн. Карбон хамгаалт хугараад тэгээ энэ бугууга гимтээчихсэн. Тэгээд энэ хавиргаа угалцсан болохоор явж чадахгүй. Тэгээ өвчин намдагч хэрэглэхээр нөгөө анхаарал төвлөрөхгүй тэгээд их удаа явсараа хэр оноол тэгэл ингэж явсараа л. Тэгтэл Дакарын түгэнд одоо бас тэгж явсан хүн барыг ховор. Тэгэл хугархаа хавиргатай л тэгэл моцикл унаал яваад ах юм. Тий 4 дахь хоногоос 10 хоног нь хугархаа хавиргатай. Мөрөөдөө ингэж биелүүлэх гэж одоо ингэж л биелүүлэхгүй бол өөр бас яаж яг нэг хөгжилтэй түүх гэхэд бол 4 дахь хоног ингээд цэцгэлд хонож байгаа нэг 7-8 тамирч байна. Тэгээ нэгнийх нь утсын аваад одоо ингээд хавир гугарчлаа. Ингээд цэцгэлд хонож байна. Хаашаа залгаж ихнэр лүгөө залгаж. За тэгээ манай залгаж юм байна. Одоо ингээд нөгөө өрөвдүүлэх гээл. Цэцгэлд хонож байна. Одоо ингээд хавир гугарцаа. Тэгээ одоо ингээд ямар ч аргагүй болчлоо гэдэг. За ихнэр болохоор эрүүл мэндэ одоо амнасаа одоо гэж хэлэх юм байх гэсэн чи энэ чи ах トゥ найз нархтай Монгол хүн ард түмч харж иш яваарай л гэдэг. Хоолоо дээр ингээ хатуу зэнгэрэл нөлөөсгөө очихгүй тэгэл явж байгаа юм л да. Уул нь бол залгасан зорилго нь ямар зорилго? Залгасан зорилго нь яг нэг хүн одоо бойл гэж хэлүүлчих гээл. Тэгэл болчих гээд байдаг. Шүүгч нар нь хоорондоо бас тэмцээн дуустал над дээр бооцоо тавьчихсан. Энэ хүн дуусгаж чадахгүй чадна гэдэг. За. Угаасаа Дакар гэдэг тэмцээн чинь яг тэрнгүүрээ алдартай. Барианд орсон гэдэг нь бол айгүй том амжилт. Ер нь бол нөгөө энэ тэмцээн чинь нөгөө барианд орсон хүн болгонд медаль өгдөг цөөхөн тэмцээний нэг. Барианд орсон хүн болгоом ялагч гэж ялагч. Тэгээ сүүлийн 10 хоногт яаж явах вэ? Чи бараг ингэ бороолоод идэх юм шүү. Өвчин намдагч ибупрофений чинь ингээл идчихэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хоолонд идэж чадахгүй. Дээрээс нь тэрий чи идээд явах нь булчин сулждаг тэр юм чи өөрөө. Тэгэхээр нөгөө удаа яваад удаа явснаас болоо дахиад хондог. Тэгээд дараагийн гараа гарахаас өмнө амжиж очихгүй бол хасагдчихна. Тэрнээс удаа ингээд хоноод өнжөөд аялж байгаа юм шиг яваад иж болохгүй. Тэгэхээр л ерөөсөө шүнжэнгөө хүртэл зогсолтгүй л тэгэл зүтгэсээр байгаа л. Тэгээ өглөө нь орж ирээл техник үзлэг ороод тэгэл шууд л маргааш. Шууд л хоолж идэхгүй усан ч орохгүй тэгэл явна л та. Ерөөсөө энэ юм хүм бодооч хүм шүү. Ерөөсөө л ингээл нөгөө тий одоо гэр орон руугаа нэг залгасан байна. Тэгээ сүүлийн 10 хоног бол ерөөсөө ингээл ямар нэгэн бодож амтсан уу? Гэхдээ тэр хооронд чи ер нь их юм бодно л да. Тий ер нь их юм бодож байгаа. Тэр чин марафон Дакар ралли гэдэг чи өөрөө өөрийгөө ялан дийлэх тэмцээн байхгүй. Тэгээ чинь би бол одоо тэр ихэнх элит тамирчид байрлал үзэлж байгаа. Нэр нь 30 орчим тамирчин тий одоо үйлдвэрийн багийн бусд нь бол барианд орохын төлөө явж байгаа тамирчид. Тэгэл яг
хин нь бууж өгч энэ чадвар нь тэнцээ бол би бэлтрийн хувьд бол дэлхийн кикбоксing 7 удаагийн авраг гэж байгаа. Цааны олимпийн 4 удаагийн авраг гэл нөхдөд чинь миний хажууд чинь ингээл унаад хөвтөд өгсөн босхгүй. Тэгээ жирээд гултраад дуурхаач үлчин. Тэгээ ерөөсөө хин илүү сэтгэл зүйн бэлтгэлтэй вэ гэдгийг харуулж байгаа. Биеийн хүчний бэлтгэлийн хувьд бол тэд нар надаас хол илүү ч гэсэн. Монгол хүн чинь өөрөө сэтгэл зүйн хувьд бол айгүй олон ялгаа байдаг юм лээ л дээ. Анзаарж яхад. Ядчил одоо хээр хоноход чинь ингээд хээр хоноод ганцаараа болсон байхад нэг гадаад тамирчин дээр очлоо гэхэд тэр чинь одоо ингээд ганцаараа харанхуй цөлд Атакамагийн хэлсэн цөлд эргэн дээр хэдэн зуун километр хүн байхгүй. Сэтгэл санаагаар өмчиж байгаа байхгүй. Тэгэхээр монгол хүн чинь бол нөгөө хөдөө хонж ийн гэдэг чинь нэг тийм асуудал байхгүй. За залуучуудаа халуу алгад ашил. Спортын өндөр амжилтыг хүсье. Манай нэвтрүүлэгт хүрэлцсэн их баярлалаа. За өрөөмийн төргий. Зөөрөмд. За энэ бол дугуй. Тэгээд уулнаас энтэйг буuna гэдэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрийгөө танилцуулаач. За намайг Батлаг гэдэг. Энэ спорт руу ороод одоо 1 жил болох гэж байна. Ороод жил болох гэж юм. Өмнө нь бол дугуй болоод ундаг байсан. Яг ийм даунхил гэдэг ийм уулын уруу гэдэг төрлөө ороод жил болох гэж байна. Уулын орой руу гарахтаа яг дугуйгаа. Түрээд. Сайхан авиран да. Тэгээд тэр чинь бол дээшээ гарахад бол нэлээд хэдэн цаг болно шүү дээ. Тэгнэ. Тэгээ буухтаа бол сүг гэл буунаа. Тэгээ буцаад гарах уу? Хоёр дахь. Тэгэл тэр өдрийн байдлаас хичнээн хүн хамт явж байна гэдэг. Бас тэгэхгүй ганцаараа явбал бас тэгээд дэмжлэг байхгүй бол хэцүү шүү дээ. Гав ганцаар бол бас явж болохгүй спорт баг тийм үү? Энд чинь аваар өслөхтэй ямар нэгэн болвол туслах юм шиг хүн байхгүй бол асуудал үүснэ л дээ. Энэ бол одоо жишээлбэл над гадаа нэг трек вэ л дээ. Тэгээ энэ бол одоо жишээлбэл хичнээн төгрөгийн дугуй. Ингээ харахаар зэрэг минийхээс нэг 4-5 дахин илүү үнэтэй дугуйл харагдаад шүү. За энэ бол $4,380. $4,380. 10 сая төгрөг юм. Тийм ээ. Нэг машин байгаа юм шүү тий. Би нөгөө цастаа мастаад нөгөө гадаа байгаа дугуйгаа унах гэхээр өөрөө нөгөө би дугуйгаа биш би дугуй одоо нааг унаад байгаа юм шиг болоод идэх байхгүй. Тэр та хэдийн бас энэ бол яг тийм байна тий. Уулын үүдэ гарахад бол энэ чинь тэр дээр байнга дугуй бэлэн байж гэж байхгүй шүү дээ. Энийг үүрж гарна. Энэ ч энийг барьж байгаа. Энэ доод энэ хэдэн хил юм бэ? 16 хил. 13 хил биш тий. Өндрөөс өсөрч хараач тэр даралтыг авахын тулд ийм араам нь бүдүүн тэгээд ийм хүнд байд. Дээрэс нь ийм хоёр ийм өндөр урт ац. Одоо амаржин гэж. Тийм ээ. Урт хойд амаржинтай тий. Чиний хувьд хамгийн өндрөөс хамгийн бартаатайгаар хаанаас буусан бэ? Тэнцээний үеэр 2 м гарантай нэг хадан дээрээс төсөрчихсөн дээ. Дугуйтайгаа 2 м хадан дээрээсээ. Тэгээ уулын уруу. Уул нь уруу дээрээсээ 2 м болоод яхаар тэр чин явалтын зам ихсээд. За одоо жишээлбэл ойрхон жишээлбэл би ингээл дагаал одоо гинтх ингээл хөөрий л доо. Ингээл нэг дугуйтай явъя гэвэл та хаана бэлтгэл хийдэг вэ? Өдөр болгон 2 м хадан дээрээс бүсрээд байхгүй дээ. Богд дуул руу ерөнхийдөө гарддаг. Тэгээд заримдаа нэг хоол мол явах юм бол бид нар бас нэг одоо нэг жоохон хүүхдүүдээс бас жоохон нууцлахгүй болохгүй. Бидний нөгөө нэг бэлтгэл хийгээд одоо яг орой өвдөж байгаа шүү дээ яана. Тий. Тэгээд тийм газараа ингээ хилээд өгчдөг. Нөгөөдүүл чи очоод бэртээд хамгаалах хэрэгсэл байхгүй. Каск гэж юусоо үсэхгүй яваад байгаа байхгүй. Тэгээд аваачаа тэрэн дээр чин зориултын биш дугуугаар аваач үсрээд бэртэх тохиолдол ерөнхийдөө бол мэр зэрэг гарсан байна. Тэгээд бид нар тэрийгээ жоохон нууцлаад байгаа. Ер нь бол бидний бэлтгэл хийдэг нэг газар бий. Ер нь залуучууд их сонирхтой. 18-аас нэг 28 насны залуучууд Монголын хувьд бол. Гэтэ яг манай пэйжийн нэг дагагчдын хувьд бол нэг 70 хүн гадаадд байдаг байхгүй. Тэгэхээр энэ спорт маань гадаад энд байгаа гадаадууд дагаад байна уу? Бүр гаднаас гадаадууд дагаад байна. Зөө. Дэлхийн бүх улсаас л баг хандж ийн гэсэн үг. За ингээд залуучуудаа их баярлалаа. За баярлалаа. Холбооны ажилд амжилт хүсье. За баярлалаа.
За тэгэхээр энэ эрхэм хүндтэй ярилцлагын ширээнэ суусан зочдод танилцуулъя. Монголын үндэсний Skyrun холбооны тэргүүн спортын мастер Сүрэнж авах маань танд орой минь хүргэе. Алгад ашлтаа бити харамлаарай. За Монголын үндэсний мөсөн давиралтын холбооны тэргүүн олон улсын хэмжээний мастер Баторон гах маань танд орой минь хүргэе. Алгад ашлт яасан бэ? Байдгүй шүү. За Монголын үндэсний Skyrun холбооны тамирчин Отхон хүү. Та энэ үдшиж цугларсан энэ экстрим спорт сонирхогч залуучууд та бүхэнд бүгдээрэнд нь хүндэтгэл үзүүлье. Ер нь уулын спорт маань дотроо яг спортын авиралт, спорт, экстрим авиралт, өндрүүлийн авиралт гэж ерөнхийдөө үндсэндээ уулын спорт дотор салж байна. Яг спорт авиралт одоо спорт чиглэлээр цагаар уралддагуд нь болохоор одоо мөсөн давиралтын спорт, хатан давиралтын, спорт авиралтын гэж ингэж төрөлжин салж дотор нь уулын цан, сноуборд эднүүд бүгд хуучин бол одоо олон улсын уулчтын холбоотой хамааралтай байж байгаад бүгд одоо ингэ төрөлжөө салаа авчиж байгаа. Өндөр уулын спорт маань болохоор өндөр уулын аялал буюу өндөр уулын экстрим авиралт гэдэг талдаа үлдэж байгаа юм юм. Тэгээд Монголын мөсөн давиралтын спортын холбоо 2011 онд албан ёсоор байгуулагдсан. Ер нь энэ мөсөн давиралтын спорт гэдэг бол 60-аад оны дунд үеэс хуучны одоо социалист системийн орнуудын дунд болж исэн спорт. 2000 оноос хойш бол ер нь олон улсын хэмжээнд болж дэлхийн цом, төв дэлхийн аврал шалралт тэмцээнүүдийг явуулдаг болчиход байна. Ер нь одоо мөсөн давиралтын спорт гэдэг маань бол уулын спортын төрлүүд дотроос хамгийн одоо олимпийн төрөлд орчих магадaltaй спортын төрөл нь болчиход одоо Сочи олимпиад жишээ нь үзүүлэх тоглолтоор орчлоо. Одоо Панчонд болох олимпиар бол олимпийн албан ёсны биш олимпийн төрөл гэж. Тэгэхдээ олимпийн одоо медалуудыг олгогдно. Тэгэхдээ олимпийн албан ёсны биш төрөл гэдгээр одоо мөсөн давиралтын спорт маань орохоор болчиход явж байна. Монголын мөсөн давирагчид 2011 оноос хойш ер нь олон улсын урлагийн тэмцээнүүдэд оролцож байгаа. Тэгэхдээ өндөр уулын авиралт дотор мөсөн давиралт гэдэг маань өөрөө бие даасан спорт болчиход байгаа учраас бид мөсөн давирагчдыг системтикээр бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Манай залуучууд одоо хатан давирдаг залуучууд болсон мөсөн давирч байна. Мөсөн давиралт гэдэг маань бол одоо олимпийн төрөл болох гээд байгаа тэр спорт болсон төрөл маань болохоор зэрэг техникийн буюу хурдны авиралт гэж болдог. Техникийн авиралт нь болохоор зөвхөн одоо мөсийг орлуулаад дуураалаад гэсэн хиймэл байгууламжн дээр авирдаг. Хурдны авиралт гэдэг нь болохоор яг одоо мөсөн ханан дээр 90 градусаар босгоцсон мөсөн ханан дээр 18-аас 26 м урттай өндөртэй тийм ханан дээр болдог төрлүүд баг юм. Хизээвлээ. Одоо таны насыг ингээ би асуумааргүй л та. Тэгвэл цанаар хүүтний оргилоос буусан тэр тухайга та нэг ярьж. Би хүүтний оргилоос 15 он 3 удаа буусан. Ер нь Монголын одоо уулын цанчид гэх юм бол 80-аад оны дундаас 83 онд анх мөнгө хаахны Сүхбаатар оргил дээрээс цанаар болгож бууж ирсэн. Ер нь одоо бидний энэ цанын баазтай Улаанбаатар хотын ойролцоо цанын баазтай болохоос өмнө бол цөөхөн залуучууд уулын цанаар гулгадаг, сноубордоор гулгадаг байсан. 80-аад оны дунд үеэс бол монголчууд анхны мөнгө цэцтэй болоодаас цанаар болгож бууж эхэлсэн байдаг. Хамгийн анхных нь бол одоо мөнгө хаахын уулын Сүхбаатар оргил гэж одоо манай Монголын 2 дахь өндөр оргил байна. Энэ оргил дээрээс одоо олон улсын хэмжээний мастер манай Ахмад уулчин, тамирчин, Шагна гэдэг хүн бид хоёр анхудаа 83 онд уулнаас цанаар болгож байсан. Тэрнээс хойш ер нь Монгол орны мөнгө цэцтэй олон оргилуудаас цанаар болгож буусан. Гэхдээ хүүтний оргилоос одоо 2008 онд, 2010 онд, 2013 онд голгож буусан. Хүүтний оргилоос голгож буухад бол 3 өөр төрлийн цанаар. Бид яагаад 3 өөр төрлийн цанаар голгож буусан бэ гэхлээр зэрэг бид өндөр уулнаас мөнгө цэцтэй уулнуудаас цанаар голгож байгаа юмнуудыг бид зөвхөн телевизээрээс, киноноос л үзэж ирсэн. Тийм учраас ямар цанаар голох нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг бид мэддэггүй байсан учраас 3 өөр төрлийн цанаар уртын, өргөний тааруулж голгож үзэхийн тулд бид голгож ирсэн л та. Ер нь одоо манад бол энэ уулын цанчид
сноубордийнхэн залуучууд бол маш гайхамшигтай. Би энэ залуучууд их бахархдаг, эднийг харах дуртай. За тэгэхээр Сүржин ох маань бол би энэ Skyrana холбоо гэхээр энэ ямар учиртай холбоо гэдэг нь яг төрөл нь. Манай энэ холбоо бол тэнгэр өөдгүй гэсэн урайтай. Ийм холбоогоо уулын өөдөө гүйж тэнгэртэй ойрхон байх зорилготой. Ийм холбоо байгаа. Уулын өөдөө бүр гүүх юм тий. Тий, тэнгэр өөдгүйцгээ тэнгэрлүү тэмүүлий гэсэн урайтай. Ийм холбоо. Холбоо хийцээ байгуулагдсан юм. Албан ёсоор бол одоо яг 2014 онд байгуулагдсан. Тэрнээс өмнө 2013 онд Богдхан ууланд тэмцээнэ хийсэн. Анхны тэмцээн маань нэр нь амжилттай болсон. Skyrana-гийн тэмцээний гол онцлог нь насны хязгаар байдгүй. 18-тай 15-тай хүүхд 60-тай хүнтэй гараанаасаа уралдан цуг. Насны хязгаар байхгүй. Тийм, хоёр зэрэгцэл уралдах нь шүү дээ. Тийм. Ганцхан эрэгтэй эмэгтэй гэж хүүсээрээ заагалдаг байгаа. Энэ спортын ганц онцлог нь одоо ингээд насаараа цаана дишүүр уулын ямар нэгэн төр дээр гिचээцсэн улсууд одоо эргэж тэр спортод ороход залуучуудтай хурд хүчээр ялагддаг, төсвөр дэвчээр арай нэг тийм ямар нэгэн асуудал байдаг болохоор энэ спортоор хичээлдэг. Өөрийнхөө хүссэн насаараа ууланд амьдрсан хүн чинь тэндээд байхыг хүсдэг шүү дээ. Уулын оргил булаацлна гэдэг шүү дээ. Тэр утгаараа ойлгол манайханд илүү төхөмттэй гэж ярьдаг. Жишээ нь уулын билээс очиод уулын оргил дээр хүртэл уралдаад тэрэн дээр бариагаа очино. Тэгээ тэрэн дээр төрүүлж гарсан хүн ялагч. Тэ. Энэ нь болохоор эрэгтэй эмэгтэй гэж хуваагдаад зөвхөн нас хязгааргүй. Синга орон гах хоёр ингээд харахаар зэрэг ингээд ерөөсөө хоёр ингээд харахаар задахгүй ахын тэр ингээд орох юм бол ингээд уулал миний санаанд ороод идэх хгүй. Тэр ингээд уулчин хүний хамгийн сайхан юм нь юу гэдэг юм бэ? Хамгийн сайхан юм даа нэг. Гэхдээ тэрийг одоо яг хэлэхэд бас хэцүү. Тэр мэдрэмж бол үнэхээр гоё. Тэр засан дээр хоноо дээшээ тэр 60-70 градусын өндөрөөр олсонд ороод бие биенээ хамгаалаад нэгсэнд одоо нэг олсныхан бид нар бол амь нэгтэй байдیں۔ Одоо хэрвээ зарим нэгний айлгадаг үгүй манай гавьяатскигийн олсын чи огтлээ шүү. Тэгэхээр за өсгөөдөө олсонд ороод яг огтлээ шүү гэж айдас төрдөг тийм тэр наригаач гэсэн нэг амь насаараа дэнчин тавьсан бид нэр явдаг. Тэгээ өндөр уулын оргил дээр гарахаар үнэхээр гоё тийм мэдрэмж төрдөг. Би одоо зүгээр наадсахын жишээ нь хинтийн ноён оргил асралтад би бол нэг жилдээ нэг 7-8 гардаг. Жилдээ. Тийм. Тэрнээс их тоолдгүй. Тэгэхээр гарах болгон тийм сонин мэдрэмтүүдээ төрөөд нүднээс ингээ нулимс гарахаар таанх гарч байгаа мó гэдээ. Уул нь бол жилдээ нэг 7 гардаг хүн шүү дээ. Тийм ер нь дундчаар. Тийм ер нь гарсан оргил дээрээ гарсан ч ингээ нүднээс нулимс гардаг. Тэрийг бол одоо яг үгээр хэлэх аргагүй байдیں۔ Миний хувьд бол уулын спортын сайхан их үйлээд ээдгүү гэх гэж байна. Уулын спортын сайхан мэдрэмж гэдэг бол яг өнөөдөр надад төрж байна. Ягаад тэгэхээр энэ экстрим спортын улсуудын бүх одоо төрлүүдээр нь тодорхой хэмжээгээр би оролдож үзсэн бүгдээр нь гэрэн. Жишээ нь 80-аад оны дунд үеэр мотоспортынхан мөнгө цэцтэй уулуудад моциклтай гарч ирсэн. Над өнөөдөр хамгийн сайхан байна вэ гэж байгаа гэхлээр зэрэг тэр 80-аад оны дундор тэр улсуудыг моциклтай авч яваа, тэр уулуудад гаргаад гарахт нь газарчлаа, тусалцаад явж байхдаа уулынхан дотроос хамгийн муу нэртэй хүн бий байсан. Бид хөлсгүч нус нулимстойгоо холдож явдаг гардаг юм дээр чи моциклтай хүн гаргалаа гэж. Харин намайг уулчин биш л гэж хэлсэн. За энэ даван хийл уулын гэл төрөл гэж байна. Энэгээр бол одоо бас тодорхой хэмжээний залуучууд сүүлийн үед бол одоо эднүүд бол тийм мэрэгжлийн хэмжээнд сайхан гараад ирж байгаа юм байна л та. Тэгэд энэ цугсын хүмүүсүүд бүгд уултай холбогдож байгаа надад хамгийн сайхан мэдрэмж. Хамгийн сайхан байна. Хагас бүтэн сайдэр таарахаар зэрэг богдуул яг энэ их тэнгэрийн амаар ингээл дээш өгсөж байгаа. Маш олон хүмүүс байна. Тэр энд би нэг юм асуух гэдэг л та. Одоо жишээлбэл Өшгөх ах бол гавьяат гадны уулууд ориглуудыг ингээл эзлэх гэл ингээ явах та нэг юм татвар ингээ янзын бүрийн төлөх. Манайд бол гадны тамирчид хурж ирээд нөгөө нэг мундаг манай ориглууд дээр бол мэдгүй татвартай гардаг юм уу татваргүй гардаг юм би мэдэхгүй л. Тэгэхээр ер нь бол татвар төлдөг бол ер нь яад юм бэ? Тэгээд эн чинь одоо жишээлбэл богдуул руу авирж байгаа хүмүүсийн тоо ингээ нэмэгдээд ирэхээр энэ хүмүүс чинь дараагийн нэг юм шатн байгаад ш. Одоо өндөр уул руу авирах. Тэгэхээр энд ер нь ямар зохицуулт хэрэгтэй юм бэ? Жишээ нь гимлад ууланд
авирах гад Эверестэд ууланд авирах гад ингээд очиход бол 3-4 хэсэг газар мөнгө төлж байгаа юм. Машинтай ингээд яваад очингод зогсоогоод нэг мөнгө машина энд үлдээ. Эндээс та энэ илжиг тэрэгэн суугаад, морин тэрэгэн суугаад тэдэн километр дараагийн очих газар тийш явна. Бид тэнд суухын тулд одоо жишээ нь Непал талаас бол хэдин рупиго өгөөд, Хятадын талаас бол хэдин юан өгөөд нөгөө машинуудад тэнд ороход нөгөө морин тэрэг илжигэнт нь суугаад зайлшгүй явна. Бид тэнд мөнгө төлчихөж байгаа юм. Дараагийн өндөр очиход байгаль орчныхын тусдаа улсууд хүний тоогоор нэг уут өгчдөг байхгүй юу? За 80 юан төль та. Буцаад ирэхдээ та заавал хогтой ирнэ. Заавал нөгөө төндөө хогтой. Нөгөө уутан дотор заавал хогтой ирнэ. Та хогоо өгөөд 80 юанаа буцаагаад ав. Хоггүй ирвэл таны 80 юан маань манайх бид таны тарьсан хогийг очиж түүж ирнэ. Иймэрхүү зохицуултууд маш их байдаг юм. Бид одоо ингээд энэ ууланд одоо даалгавар алтаа уулуудад байгаа. Энэ богдуулын хамгаалтынхантай энэ талаар их ярьж байна. Иймэрхүү байх юм а та энийг ингэж хийгээч. Даалгавар одоо энэ хайкинг клубүүд, хайкерууд гэж маш их болсон. Энэ хайкеруудаас уулчид маш их орж ирж байна. Тэгэхээр энэ байгаль хамгаалагч нарыг зүгээр тэнд нэг хүнийхэн тоогоор нэг одоо жишээ нь манчрын хит дээр давхад очиход нэг хүнийхэн тоогоор 3-3 мянган төгрөг. Тэрэлжийн гүүрэн дээр давхад очихлоо гадаадын хүн, дотоодын хүн гэдээ бас нэг хэд хэдэн төгрөг авахын оронд тэр хогны уутнуудыг өгчих ёстой юм. Тэгээд хамаагүй хүнээс 10-10 мянган төгрөг ав. Та заавал хогтой ирэх ёстой. Уулын спортоор ирэх гэж чинь бахан хог хийчихсэн чинь. Ер нь хэр олон уулын спортоор хичээлдэг хүмүүс байдаг вэ? Мэргэжлийн гэлтгүй ер нь. Сая ер нь уулын спортоор ингээд судалгаа хийгээ улсуудад орсон. Миний мэдгээ 28 клуб байна. Би тэрний 21-т нууланд явсан байна. Тэгэхээр энэ бол уулын спорт бүх нийтийн спорт болж байгааг илрэл. Богдуулын голын зам бий. Тэр чин Монгол нэр байхгүй болцсон байсан. Холливуудын гудамж гэж байна шүү дээ. Тийм. Холливуудын гудамжаар алахыг гэсэн чинь би ингээд би гайхчихсан. Хаан гинэ. Энэ гоё байд юм аа. Уул хатанд явхаар бүх амралтын ажлын өдрүүдийн ачаал бол мартагддаг. Дараагийн 7 хоногийн ажлын төсөв төлөвлөгөө ямар нэг юм тэнд сайхан ярилцдаг. Тэгэхээр би бол ер нь миний ажлын өдөр бол 5 дахь хагас бүтэн сайдэр гэж би боддог. Ажлын өдөр нь бол тийм. Тэгэхээр зэрэг би энэ үеийн бүх уулчид үеийн одоо бүх спортын төрлийн тамирчид энэ бүхэнтэй эрүүл саруул байж уртудаа насалж байхыг бас өрөөе. А дээр нь энэ экстрим спортын төрлүүдээр хичээллэж экстрим спортын төрлүүдийг Монголд дэлгэрүүлэн гаргаж ирж байгаа залуучууд та бүхнийг маш их ирээдүй хүлээж байгаа. Маш их ирээдүй танарт байгаа баха. Гэ та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За их баярлалаа. Энэ сайхан үгний араас гарын үсгийг чинь авч үлдээ. За энэ нэвтрүүлгийн зүгээс гарын мэлэг байгаас ингэх. Баярлалаа. Нэвтрүүлэг төрүүлсэн ирсэн. Одоо сая ярилцлагын дунд хэлсэн байгаа. Бүгд Facebook одоо пэйжүүдтэй байгаа. Энэ хуудасуудаар ороорой. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүгдтэй маш их баярлалаа. Ингээд XV хамтлагийн дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа. Баярлалаа. Magdwy chameg her
чимээгүй хариг өгч чаднаа. Гэхдээ чи намайг битгий хүсбэл эхлээд хариг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэл мэдрэмжүүд дэсээ. За үзэгчдээ манай нэвтрүүлэг үргэлжлэн тавганд хүрч байна. Түрүү хэлсэн мотоспортынхантайгаа уулзна гэж. Тэгэхээр олон улсын хэмжээний мастер Болдбаатар, Анар, Инх Саруулдар манай ярилцлагын ширээнд хүрэлцэн ирсэн байна. Орой минь дүргий. За орой минь дүргий. Ийм их юм өмсд юм уу? Тийм шүү дээ. Хөөх малгай өмсөд. Тэгээ дээрэс нь энэ бол хөлнийхөө тийм өвдөгний хамгаалалт. Шилбэний өвдөгний хамгаалалт. Нийлэн хичнээн хил юм болох юм байна. Бас ер нь бол бүгд л хөнгөн чанарын одоо ер нь хамгийн сайн чанарын юмнууд л байгаа. Энд байгаа 20 орчим мг. Ингээд үү? Тий. Хөөх. Хамгийн хөнгөн 16 тэгээд ер нь араалгийнх бол нэг 25 хүртэл кг. Одоо энэ хүзүүний хамгаалалт нь өөрөө зүүцсэн байна. Бас ингээд тий. Энэ бол хувцсны дотор талаар уу? Карбон хамгаалалт. Энд цугларсан одоо спортын төрлүүдээс танах бол хамгийн их зардалтай нь бол зарах гэдэг шүү дээ. За одоо моцикл гихт чинь л одоо тэгэл явж өгнө үстэй. Нэг жипний бол одоо яг автомат спорт бол хамгийн өндөр зардалтай спорт байна. Тий. Тэгээ одоо энэ спортыг анханасаа ундаг дуу унж хичээллээд уралдаж эхэлсэн. Тэгээд энэс цаашаа энэндээ сонирхолтой болоод өдийг хүртэл одоо уралдаж байна. Ер нь одоо хичнээн жил уралдаж байна. Би чинь бол одоо зүгээр 16 настайгаас хойш уралдаж байгаа. Өдийг хүртэл уралдаж байгаа. Би бол мотоспортоор бол шинэ кол доо. Машинаар бол уралддаг. Автомашины тамирчин бичээд энэ хүнд уралддаг мотоспортод орсон. Кабинасаа гараад ирсэн шүү дээ. Тий, хөгшөрсөн байна мотоспортод орсон. Өөрийн чинь өв? Миний хувьд 6 жилийн өмнөөс ер нь багасаа сонирхолтой байсан. Яг хичээлж эхлэх болсон байна 6 жилийн өмнөөс. Тэгээ яг уралдаж албан ёсоор уралдаж эхэлсэн 4 жилийн өмнөөс. Одоо жишээлбэл өөрийн чинь өмссөн байгаа энэ хувцас шүү дээ. Энэ дээр эднийг дахиад өмсөх юм уу?
Ер нь бол би дотор нь өмсөх хамгаалтуудаа өмсөг байгаа. Үзүүлэхийн тулд ингээ гаргаад тавьсан байгаа. Энэс олон дахиад байна тий. Өдөгний хамгаалт өмднийхөө дотор байна. Энэ цээж нурууны тохоо хамгаалт энийхээ дотор өмснө. Тэгээд дээр нь энэ куртэг өмснө, усны саваа өрн, каск шилээ зүүн. Ингээ бэлэн байна. Тий. Та манай студид ирсэн болохоор Dakar 2015 гэсэн ярихгүй байхын аргагүй байгаа юм л. Энд бол одоо жишээлбэл маш олон орны тамирчид оролцож байгаа. Манайхас Монголоос 7 хүн явсан. Долуулаа. Тий, машины ангилалт чинь 5 тамирч. Бас явсан шүү дээ. Манай автомаструудын холбооны 5 тамирч явсан. 2 машинтай. Тэгээд манай олон улсын жимстер хамаагийн баг бас барайд орсон. Финиш тий. Хамгийн анх бол ер нь бол 13 онд одоо ламаа гэд найзтайгаа битээр хоёулаа. Ламад хоёр хоёулаа. 13 онд орчихсон. Дараад нь 14 онд нь бас нэг Батбол гэд маа нэг найз байгаа. Бүсгэл ундаг. Тэрийгээ дагуулад 14 онд орсон. 15 онд нар гэд найзыгаа бас дагуулад. Одоо 16 он хэнийг дагуулж явах гэж байна? 16 он дагуулж явуулахгүй нэг жил орж байгаа болохгүй. Би Дакарт 13 оноос хойш 3 жил орлоо. Тэгээд энэ уралдаанд ороод энэ манай найз чинь болохоор бас 3 жил мөцөг л унжсэн. Тэгээ бас уруудтад 14 онд 15 онд цуг аваа явжсэн. Тэгээ одоо хамгийн анхны барайнд орсон, финиш хийсэн, айгүй том амжилт үзүүлсэн. Тийм тамирч байгаа. Ер нь бол энэ спортод яг Монголын одоо автомашин мөцөгдлийн хувьд бол олимпик жил болохоор хамгийн том Dakar ралли хамгийн том тэмцээн байгаа. Энэ тэмцээнд болохоор 80-аад орны тамирчин ордог. Тэгээ ер нь бол нэг 6-700-д машин техник оролцож байгаа. За би энэ улсуудын зөв санах нүггүй Боливи, Аргентин, Чили, Перу. Дөрвөн улсаар. Тийм, дөрвөн улсаар ер нь лейжлээд оролцож байгаа. Тэгээд яг тэнд миний хувьд бол одоо яг Өмнөд Америкт 30,000 км замыг өөрийнх нь бас явж үзээгүй, ард түмнийх нь явж үзээгүй замаар ч оролтлаа. 30,000 км. Тий. Яг хөө нэг жилд нэг 10,000 км оролцдог, 14 хоног оролцдог тэмцээн л дээ. Яг нэг 3 жил орсон гэхээр нэг тийм зам туулсан байгаа Өмнөд Америкт бол. Тэгээд яг хөө дээшгээ мотоциклтэй 5,000 м өндөрөж давж үзлээ. Тэгээд үүлэн дээгүүр уралдаж үзлээ. Дундуур нь явж үзлээ. Тэгээд доогуур нь явж үзлээ. Ер нь тэгээд хүнд бэрх зам юу вэ? Бүгдийг л тэр Өмнөд Америкт үзлээ. Тэгээд халуун 48-аас 50 градусын халуунд бас уралдлаа тий. Хамгийн бага хурд нь хэдтэй явдгийг би одоо жишээл Дакарт уралдаж байгаа. Нөгөө хамгийн хүнд тэмцээн гэдэг төрөлд марафон ангил гэдэг тэмцээнд одоо Tour de France-ийн дараа явдаг. Хамгийн хүнд хэцүү төсвөр шаардсан. Тэгээд нөгөө зардал бол маш өндөртэй. Тэгээд зардлаас гадна нөгөө техник спорт бол Европод л дандаа Америкууд дэлхийд дээгүүр явдаг. Азиас ерөөсөө байдаггүй. Азиас бол Япон байгаа. Яг хөө тэнцээ бол техник технологи хөгжиж гисэн боломжтой. Тайланд байдаг. Манай урд туршууд бол нэг амжилттай ордог. Хятадууд бол ерөөсөө байхгүй. Тэнд бүр байхгүй. Тий, тэнд техник нь хөгжсөн мөнгө нь байгаа ч гэсэн нөгөө хүмүүсийн хувьд төсвөр төвчээр нь хүрдэггүй. Сүүлийн жилүүдэд бол яг солонгос орж ирж байгаа. Гэтэл энэ спорт ч одоо манайх бол 1990 оноос хойш одоо гантлаг Эрдэнэлэг гэдэг тамирчид маань ингээд байнга өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэгэхээр энэ бол яг цэвэр нөгөө одоо жишээ нь Dakar ралли гэхэд чинь бид нар чинь нэг хувь хүнээс гарч байгаа зардал гэхэд 160 сая төгрөгийн зардал гарч ирж байна. Нэг хүний юу? Тий. Нэг л тэмцээнд яваал ирэх зардал. Тэрнээс нь нэмэгдээд байна. Нэг тарчихсан явж байгаа байхгүй. Ер нь бол механик байхгүй. Тэгээд 60 сая төгрөгөөрөө бид нар чинь очиод тэнцээ хамгийн одоо бид нар чинь муу багтаа явна. Тий. Тэгээд тэр өндөр хангамжтай багтаа чинь яг зэрэгцээд явахаар л яг Аз хүмүүс дотор бол ер нь бол Азуудыг бол энэ төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа гэдгийг харуулж байгаа юм л та. Тэгээ яг хөө тэнцээч мэрэгжлийн тамирчид бол 5 наснаас эхсээд ихсүүлээд байнга бэлтгэлтэй, байнга цаанаасаа байр сав хангамжтай, эмчтэй, дасгалжуулагчтай. Бидний хувьд чинь бол 101 хэдхэн сар гарч байгаа юм. Тэгээ бэлтгэл хийх гэхээр бензин, тос зардал, дугуй гэл дугуй чинь дорой илэгдчихнэ. Тэгээ ажлын цаг заваараа явна. Тэгэхээр бол одоо ердөө нэг хэдхэн хоног бэлтэж байгаа л явж байгаа байхгүй. За залуучуудаа халуу алгад ашил. Спортын өндөр амжилтыг хүсье. Манай нэвтрүүлэгт хүрэлцсэн их баярлалаа.
За тэгэхээр энэ эрхэм хүндтэй ярилцлагын ширээнэ суусан зочдтой танилцуулъя. Монголын үндэсний Skyrun холбооны тэргүүн спортын мастер Сүрэнж авах маань танд өрөө минь хүргэе. Алгад ашлтаа бити харамлаарай. За Монголын үндэсний мөсөн давиралтай холбооны тэргүүн олон улсын хэмжээний мастер Баторон ах маань танд өрөө минь хүргэе. Алгад ашлт яасан бэ? Байдгүй шүү. За Монголын үндэсний Skyrun холбооны тамирчин Отхон хүү. Та энэ үдшиж цугларсан энэ экстрим спорт сонирхогч залуучууд та бүхэнд бүгдээрэнд нь хүндэтгэл үзүүлье. Ер нь уулын спорт маань дотроо яг спортын авиралт, спорт, экстрим авиралт, өндрүүлийн авиралт гэж ерөнхийдөө үндсэндээ уулын спорт дотор салж байна. Яг спорт авиралт одоо спорт чиглэлээр цагаар уралддаг нь болохоор одоо мөсөн давиралтын спорт, хадан давиралтын, спорт авиралтын гэж ингэж төрөлжин салж дотор нь уулын цан, сноуборд эднүүд бүгд хуучин бол одоо олон улсын уулчдын холбоотой хамааралтай байжгаад бүгд одоо ингэ төрөлжөө салаа явчихж байгаа. Өндөр уулын спорт маань болохоор өндөр уулын аялал буюу өндөр уулын экстрим авиралт гэдэг талдаа үлдэж байгаа юм юм. Тэгээд Монголын мөсөн давиралтын спортын холбоо 2011 онд албан ёсоор байгуулагдсан. Ер нь энэ мөсөн давиралтын спорт гэдэг бол 60-аад оны дунд үеэс хуучны одоо социалист системийн орнуудын дунд болж исэн спорт. 2000 оноос хойш бол ер нь олон улсын хэмжээнд болж дэлхийн цом, төв дэлхийн авар шалрах тэмцээнүүдийг явуулдаг болчиход байна. Ер нь одоо мөсөн давиралтын спорт гэдэг маань бол уулын спортын төрлүүд дотроос хамгийн одоо олимпийн төрөлд орчих магадлалтай спортын төрөл нь болчиход одоо Сочи олимпиад жишээ нь үзүүлэх тоглолтоор үзүүлсэн. Одоо Панчонд болох олимпиар бол олимпийн албан ёсны биш олимпийн төрөл гэж. Тэгэхдээ олимпийн одоо медалуудыг олгогдно. Тэгэхдээ олимпийн албан ёсны биш төрөл гэдгээр одоо мөсөн давиралтын спорт маань орохоор болчиход явж байна. Монголын мөсөн давирагчид 2011 оноос хойш ер нь олон улсын урлагийн тэмцээнүүдэд оролцож байгаа. Тэгэхдээ өндөр уулын авиралт дотор мөсөн давиралт гэдэг маань өөрөө бие даасан спорт болчиход байгаа учраас бид мөсөн давирагчдыг систематикээр бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Манай залуучууд одоо хатан давирдаг залуучууд болсон мөсөн давирч байна. Мөсөн давиралт гэдэг маань бол одоо олимпийн төрөл болох гээд байгаа тэр спорт болсон төрөл маань болохоор зэрэг техникийн буюу хурдны авиралт гэж болдог. Техникийн авиралт нь болохоор зөвхөн одоо мөсийг орлуулаад дуураалаад гэсэн хиймэл байгууламжн дээр авирдаг. Хурдны авиралт гэдэг нь болохоор яг одоо мөсөн ханан дээр 90 градусаар босгоцсон мөсөн ханан дээр 18-аас 26 м урттай өндөртэй тийм ханан дээр болдог төрлүүд баг юм. Хизээвлээ. Одоо таны насыг ингээ би асуумааргүй л та. Тэгвэл цанаар хүүтний оргилоос буусан тэр тухайга та нэг ярьж. Би хүүтний оргилоос 15 он 3 удаа буусан. Ер нь Монголын одоо уулын цанчид гэх юм бол 80-аад оны дундаас 83 онд анх мөнгө хаахны Сүхбаатар оргил дээрээс цанаар болгож бууж ирсэн. Ер нь одоо бидний энэ цанын баазтай Улаанбаатар хотын ойролцоо цанын баазтай болохоос өмнө бол цөөхөн залуучууд уулын цанаар булгадаг, сноубордоор булгадаг байсан. 80-аад оны дунд үеэс бол монголчууд анхны мөнгө цэцтэй болоодаас цанаар болгож бууж эхэлсэн байдаг. Хамгийн анхных нь бол одоо мөнгө хархан уулын Сүхбаатар оргил гэж одоо манай Монголын 2 дахь өндөр оргил байна. Энэ оргил дээрээс одоо олон улсын хэмжээний мастер манай Ахмад уулчин, тамирчин, Чагна гэдэг хүн бид хоёр анхудаа 83 онд уулнаас цанаар болгож буусан. Тэрнээс хойш Монгол орны мөнгө цэцтэй олон оргилуудаас цанаар болгож буусан. Гэхдээ хүүтний оргилоос одоо 2008 онд, 2010 онд, 2013 онд болгож буусан. Хүүтний оргилоос болгож буухтаа 3 өөр төрлийн цанаар. Бид яагаад 3 өөр төрлийн цанаар болгож буусан бэ гэхлээр зэрэг бид өндөр уулнаас мөнгө цэцтэй уулнуудаас цанаар болгож байгаа юмнуудыг бид зөвхөн телевизээрээс, киноноос л үзэж ирсэн. Тийм учраас ямар цанаар болгох нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг бид мэддэггүй байсан учраас 3 өөр төрлийн цанаар уртын, өргөний тааруулж болгож үзэхийн тулд бид болгож ирсэн л та. Ер нь одоо манад бол энэ уулын цанчид
Сноубордынхан залуучууд бол маш гайхамшигтай. Би энэ залуучууд их бахархдаг, эдгүүдийг харах дуртай. Тэгэхээр зэрэг би энэ үеийн бүх уулчид, үеийн одоо бүх спортын төрлийн тамирчид энэ бүхэндээ эрүүл саруул байж, урт удаан насалж байхыг бас өрөөе. Дээр нь энэ экстрим спортын төрлүүдээр хичээллэж, экстрим спортын төрлүүдийг Монголд дэлгэрүүлэн гаргаж ирж байгаа залуучууд та бүхнийг маш их ирээдүй хүлээж байгаа. Маш их ирээдүй танарт байгаа баха. Гэ та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За их баярлалаа. Энэ сайхан үгний араас гарын үсгийг чинь авч үлдээ. За энэ нэвтрүүлгийн зүгээс гарын мэлэг байгаа сангах. Баярлалаа. Нэвтрүүлэг төлөвлөсөн ирсэн. Одоо сая ярилцлагын дунд хэлсэн байгаа. Бүгд Facebook одоо пэйжүүдтэй байгаа. Энэ хуудасуудаар ороорой. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүгдтэй маш их баярлалаа. Ингээд XV хамтлагийн дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа. Баярлалаа. Явах тухай би одоо ярихгүй. Учир нь чи надад архан байна. Чиний тухай бодлыг минь хинч зөвтгөхгүй. Тэгэхээр би чамд чимээ би хайрыг өгч чадна. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Эхлээд харийг мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчөө хөд маргүй тэмэл мэдрэмжлээсэй. Маргаашаа би өнөөдөр төсөөлөхгүй. Магадгүй чамайг хайрлах ёсгүй. Чимээгүй хайрыг өгч чадна. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Эхлээд хайрыг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэл мэдрэмжлээсэй.
үлдээсэн